Хэрв та тус зохиолыг бүтэн хувилбараар уншихыг хүсвэл доорх линкээр холбогдоорой. Салаазам. Зохиолыг хүчсэн Пейлиш. Дуу оруулсан Хиннэг. 3 дугаар хэсэг. Совд алдрын байрлууд зүглэж байлаа. Өмнө нь суусан таксины жолоочид байршлыг нь хэлж явахдаа сайн зээжилжээ. Өнөөдөр мөн л тийшээ таксинд сун явж байгаа нь энэ юм. Жолооч нь тун яриасаг нэгэн бөгөөд элдв янзын сэдвээр яриа өрнүүлнэ. Улс төр, шашин, нийгэм, дайн, хайр дурлал. Совд төгжрээнд түүний энэ олон ярьсан зүйлсээс зөвхөн хамгийн сүүлд ярьсан хайр дурлал гэх сэдвийг л багсаг мэддэг гэдгээ мэдэв. Гэхдээ ингэж шалчиж явах нь өмнөх жолоочийг таг дуугүй болцоход өөрийг нь үе хялам хийхээс хавил өмнөд түнд санагдаж байлаа. Түгээрч барахгүй энэ жолооч өөрлөө нэлт сонжсон байдлаар ажигладгүй цөөхөн хідэн ирчүүдийн нэг байв. Бүх ирчүүд адилхан гих түүний тархиныхаа жижиг харанхуй бүгч мөрөөнд тас цоожилчихсан бодолд иймэрхүү ирчүүд хаяа нэг салхи оруулдаг гэжээ. Шингэн хоолойтой боловч цэвэр тод дуудлагатайгаар эмгцэгстэй ярих нь нэг л таатай. Хайр гэдэг чинь нэг сонин зүйл. Үгүй мөн их сонин зүйл шүү. Би шатрын 8 нүүдлийн бодлого бодчихдаг хэрнээ хайрын учрыг нэг л олохгүй байгаа юм да. Юу гэж тайлбарламаар юм дээ? Орныхоо хөл рүү шитсэн амсаа олохгүй тайдал гэх юм уу да? Гиснээ нэгэд ингэд чи хайрыг юу гэж боддог вэ? Гэж хэлж дуусаагүй байхад нь өнөөх орон сууцуд харагдав. Совд буух гэж яарсандаа биш асуултанд нь хариулахаас төвшөөсөндөө тэр захаа зогсчих байхаа гэж чангаар хэллээ. Тэн зогсоход нь совд цүнхнээсээ бэлэн 10,000 тийн дэвсэрт гаргаж ирээд түүнд өгөв. Жолооч тийш харснаа дутуу байна гэлээ. Совд хөмсгөө баг зэрэг атралдуулан харцаа огцом ширүүн болгон яа юу яриад байгаа юм бэ хаа? Яг 10,000 л гардаг штэ гэж уцаарлахад жолооч миний асуултын хариулт дутуу байна хэмээн тасгийн хөхөрснөө түүний нүд рүү ихцэлж харж байгаад ер нь наад хариултаа өөртөө үлдээ гэж хэлээд нүрэндээ инээмсэглэл тодруулав. Совдч мөн адил инехгүй байж чадсангүй. Ийм баяр баясгал салгисан суудлын машинаас бууж өмнө нь сүндэрлэх хотхон руу алхлаа. Өд дунд болж байв. ертөнцийн дөрвөн зүгт байрлсан эдгээр шар цагаан хосолсон өндөр барилгууд совдод дотогш орвол төөрөх юм шиг их л танил бус санагдана. Өмнө нь нэг ирээд үзчихсэн газар дотн байх ёстойсон гэж хайлтхан бодов. Тэгээд шууд аалзны шүс шиг тарих толгойд нь битүүн алдсан бөөн эргэлзээнүүд рүү өнгөж харлаа. Бодол автан маш удаан алхах түүнийг тэр цаанаас сажилж ирсэн нэгэн хөгшин эмэгтэй хүртэл гүйцэж төрөлөв. Ихэнх хэрэгэлзээг тархинасаа салгаж дөнгөсөн ч алдартай холбоотойнууд нь ерс салж өгсөнгүй. Магадгүй түүний буцлагсан уур хилэн бүлээнэрээ байсанд тэр биз. Ядаж байхад дахиад уулзахаар болчих юм аа. Намаа гэж хор юу гэж бодох бол гэрлүүн ороод зүгээр л зүйлтэй аваад болоо. Ямар ч хэрүүл орол хийхгүй. Гэтэл тэр муу гэж сэтгэлээ хоёр дуулсаар орон сууцуд руу дөхөж иржээ. Тоглоомын талбай гулсуур зэргийг харснаа тэр баг зэрэг гайхав. Ийм талбай байсан билүү? Хэмээн өөрөөсөө асуусан ч хариулт нь ухамсарынхан шүүгээс амнаас үл олцсонд зүгээр цааш байр руу орлоо. Гурван давхрын шатны сүүлийн гişхүр дээр зогсох үед уулзах хэрэггүй юм шүү. Магнаахад өөр зүйлт аваад өгч гэж болно шүү дээ. Гэх бодолд толгой дотор нь шуургадаг дээлээ. Тэгээд эргэж харан доод талынх нь гişхүр дээр нэг хөлөө тавив. Ядаж байхад бардам зан нь чи надад нэгтэйгээ нэрээ уулзах гэдэг юм уу? Гэж дооглон шуургыг улам ширүүсгэн. Яг энэ мөчөд алдрын гэрийн хаалга онгой. Совд тийшээ харлаа. Алдар гэрээсээ гарч ирж байна. Тэр доошоо гүөх гэж оролдов. Даанч дээд гişхүр дээр хөлөө доош нэг шат алгасаж гიშгэх гэж байгаад халтарч ган тэр. Энэ үйлдэл асар хурдан болж өнгөрсөнд тэр өөрөө ч анзаарсангүй. Нүд айнаад нэгийн хооронд тэр шатаар гулсаж унаад хан мөргөн зогсож чажээ. Яа,
"Яа" гэж ханан цогсон мөрөө барин дууалтахад алтар гүйж ирлээ. "Зүгээр үү?" хэмээн асууснаас шатар урууд. Совд мөр болон өвдөгч байгааг мэдэрч байв. Тэгээд нүдэрээ бие тойруулан сайтар ажиглаад өөр гимтэлгүй гэдгээ олж мэдэн баг зэрэг тайвширлаа. Харин баруун гутлынх нь нүсгий хугарчээ. Түүнийг цогсон мөр шалбарсан өвдгөө яолон илж байх зуур өмнө нь алтар хүрээд ирж иглээ. Түүний дүлгөөн байсан харц огцсон өөрчлөгдсөн нь. "Чинд юу хийж байгаа юм?" хэмээв. "Өө, чи яас мангар юм бэ? Ирээд туслаач те" гэснээр дахиалтал дуултлаа. Алдар түүн рүү эргэлдсэн байдалтай хэсэг харж зогссноо баруун гарыг нь хүзүүн дээгүүрээ давуулан өргөөд гэрлүүгээ оруулав. Тэгэх зураа газар унсан утас хугарсан өсгийг нь шүүрч амжжээ. Гэртээ оруулж ирээд түүнийг буудан дээр суулгав. Тэгснээ мөн л зүгээр хажуунаас нь хараад зогсчихлоо. "Хүй, чи юугаа хөлөө зогсчих вэ? Ич албархаад наалт итэр байна уу? Эсвэл өвчин номтогч юм уу?" гэхэд алдарх альц цочиж хэлснэ. "Шарханы наалт уу? Байгаа ах шүү" хэмээн галтгооны хамгийн доод талын шорвуулганаас эмийн хайрцаг гаргаж ирэв. "Энд байна" гэж хэлээд шарханы наалтыг совдод өглөө. Совд түүний нүд рүү ихсэлж харан "За, баярлаа" гэж яжтайхан хэлв. Наалтыг өвдгөндөө нааг зур алдрыг хаалга руу болон бугуун цаг руугаа байн харж байгааг анзаараад "Ажилтай байсан байх та" гэж бодлоо. Гэвч алдар түүнийг нууж байгаа мэт зөв зүгээр аашлна. Наалтнаа хооронд тэд хоорондоо ганцч үг сольсонгүй. Гэтэл алдар тэрхүү чимээнэргүй байдлыг эвдэж "Чи ингэд яах гэж ирсэн бэ?" хэмээв. "Би түрүүн танаад ирэхдээ зүгэлтэй алга болгочхоод тэгээд хайх гээд ирсэн юм аа" гэд совд үннээ хэлж эхлэв. Алдар номын тавирлуугаа зааж "Тэнд байгаа" хэмээгээд түнд зүйлтийг нь авчирч өгөв. Дахиад л нам гүн айлчлан ирлээ. 5 орчим минут өнгөрөв. Харин энэ удаа совд төрүүлж За зүйлтээ олчихсан юм чи явъя да" гэж шивнэх шахам хэллээ. Өвдөг болон мөрнийх нь өвдөлт баг зэрэг намжжээ. Совд босож зогсоод нэг гутлынх нь нүсгий хугарсныг харав. "Яах гэж ийм гутал өмсөж ирвэ" гэж халаглаад үргэлжлүүлэн "Одоо яах вэ? Яаж харах вэ?" гэж бодлоо. Алдар түүний гутал руу харан бодолд автсныг нь анзаарав бололтой. "Нөгөө миний гутлыг өмсөд явахгүй да" хэмээхэн тэр. Совд энэ үгийг сонсоод бүр гайхаж хоцров. "Арай ботол уншдаг юм биш байгаа" гэж хүртэл өөрөөсөө тэрхэн зуур асууж үзв. Тэгээд За баярлаа. Дөрөвхөн хөдөлж чадаад хэлгүй юм шиг байсан аваадаа" гэж хошигнох гэж оролцсон ч бүтлгүүтлээ. Алдар бүр амаач хөдлөсөнгүй. Үүдний хэсэг тэгнүүж тавьсан гутлнуудаас харангийн пүүз авчраад совдод өгөв. Тэр саяны хэлсэн үгээ мартуулах гэсэн айтай бушуухан "Баярлаа. Би эргүүлж өгнө" гэж хэллээ. Тэгэд пүүзийг өмсөж дууссанаа түүн тандан "За, баяртай" хэмээгээд цүнхээ өрөн өндөр өсгийтэй гартаа атгасаар гарч чадав. Алдар толгой төхөж цаана байрлах номын тавиурын урдах сандал дээр сууж цонхоор гаднах орчин жигтэйхэн төвлөрсөн шинжтэй ажиглан үлдлээ. Гэхдээ түүний нүднээс аз жаргал баяр баясгалангийн хилтерхийч харагдсангүй. Совд байрнаас гарan алхах зураа өдрийн марзан жолоочийн асуусан асуултын тухай эргэн саналаа. "Хайр гэж юу?" гэж утснаа доош алдрын өгсөн пүүз рүү харав. Тэгээд толгоогоо огцом сэгсрэн цааш үргэлжлүүлэн юу ч хэлхийг, юу ч бодохыг хүссэнгүй гэрлүүгээ зүглэлээ. Маргааш совд магнатаа уулзсан харсан даруйдаа өнөх зүйлтийг нь нүрлэн шидээд дараа нь пүүзийг нь буцааж өгөхөөр алдрын гэрийн гадна нэржээ. Эхлээд ганц хоёр тогшиж үзв. Хаалаа үл нэгдснээр барахгүй дотроос нь ямар ч чимээ дуулцсангүй. Дахин хэд хүчтэй болблаа. Мөн л адил чимээ наргүй. Гэртээ байхгүй байгаа юм байна л та
хэмээн хоромж эргэлзэхгүй бодов. Гэхдээ зүгээр л хаалгаа онгойлохгүй байгаа болов гэх бодол тархинд нь зурцгийн өнгөрөхөд тэр баг зэрэг жомолцов. Магадгүй л хүндээ гэж өөртөө хэлээд доош бууж орон сууцаас гарлаа. Түүнд яагаад ч юм жоохон хүлээмээр санагдав. Тиймээс тоглоомын талбай доторх сандал дээр хэсэг суухаар шийджээ. Гадаа өчигдөр шиг л нартай өдөр байлаа. Гэхдээ ааштай хүүхний зан авир хаврын цагаагаар хоёрыг таамаглах боломжгүй гэдэг үг бодит байдал дээр хэрэгжиж буй бололтой жин дүүхэн байв. Тэрнээс болсноо эсвэл алдар бүгдийг нь дагуулад явчихсан уу бүүмэд тоглоомын талбай дээр нэг ч хүүхэд алга. Ийн ганцаараа суух түнд бодлоос өөр хань байсангүй. Одоо бол түүнд аль хэдийн сонгосон замаас нь өөр замууд харагдаад эхэлчихжээ. Гэтэл нүдээ тас анаад өмнөх шигээ тас харанхуу байна хэмээн төсөөлөн алхсан хിവэрэ. Мөн ээждээ сургуультаас сурч байгаа хэмээн худал хэлэх бүртээ гимждэгч огт болж чаддаггүй байв. Түүнд энэ алхаж буй замаасаа гарах гэдэг өргөстэй өндөр хан давах мэт санагддаг юм. Гэхдээ тэр гарах гэж хичээсээр л байгаа. Даанч тэр хичээл зүтгэл нь уулын орой дээр барьсан ордон шиг хормын төдийд нурчхдаг болохоос биш. Тэр яг одоо бол зүгээр л алдрын итгээд хачин ашиг бодож сууна. Ир хүн ийм гэсэн өөрийнх нь дотроо зурсан зурагтай алдар нэг л нийцэж өгөхгүйд ихэд гайхширч байлаа. Өөрлөө нь хардаг харц, хилдэг үгс, хийдэг үйлдэл яагаад ийм өөр байна вэ гэж нилээд удаан бодолуулан суулаа. Сандал дээр суурж байх тэр мөчөд нэг тийм алдар гэртээ байгаагүйд харамссан мэдрэмж төрснийг тэр даруй хогийн сав руу чулуудчихв. Дугаарыг нь авчихдаг байжээ. Тэгсэн бол залгаад асуучих байлаа гэж бас харамсаж амжив. 30 орчим минут хүлээлээ. Алдар ирсэнгүй. Совд сандлаас өндийгөөд гэрлүгээ ууталсан пүүцийг нь натгсан чигээрээ явж одов. Үүнээс 3 хоногийн дараа алдрын дахин ирлээ. Харин энэ удаа тэр гэртээ байжээ. Хаалга тогшсон даруйд нээж өгөв. Совд өөрөө ч мэдлгүй нүүрэндээ Мишель тодруулах нь тэр. Тэгээд тэрийгэ мэд бололтой буцаад түргэн хэвийн байдалтай орлоо. Сайн уу? Би пүүзийг чинь чамд өгөх гээд ирлээ. За тийшээ тавьчихаа. Гэснээ үүдний хэсэгт байх гуталнууд руу зав. Совд тэнд нь уутнаасаа гаргаж тавьж орхиод гал тогооны шүүгээний урд байрлах ширээнд суулаа. Алдар тэр ширээний нөгөө талд том гихчийн тэмдэглэлийн дэвтэр дээр ямар нэгэн зүйл бичих аж. Юу хийж байгаа юм бол? Хэмээн сониучрахын тийш харвал шүлэгвчиж байгаа бололтой. Нэг мөрөөр доош нилээд дурт үргэлжилжээ. Совд нүүрлүү нь харлаа. Тэр өөрийг нь хажууд нь сууж байгааг хайхарсан шинж огт үзүүлэхгүй байв. Юм бичиж байгаа дэвтэр дотроо орчихсон мэт харагдана. Совд хоолоогоо засаж үзв. Тэр мөн л үлтөө. Энд одоо юугаа хийх вэ? Гэж одоод хаалга руу зүглэж байтал алдар. Хөөе, хинэ. Чи нэг уншаад үзтээ. Гэж араас нь дуудлаа. Совд эргэж хараад юу гэсэн бэ? Гэж гайхсан янзаар асуув. Би нэг салсан найз охиндоо бичиж байгаамаа. Тэгээд чи чинь нэмэгттэй хүн биз дээ. Ямар хуу байна гэдгийг нь дүгнээд өгөөч гэсэн юм. Юун дүгнэх? Би шүлэг сайн мэдэхгүй шүү дээ. Хамаагүй. Зүгээр л уншаад төрсөн сэтгэлээ хэлчихгүй юу? Хэмээн дэвтрээ түүнд өглөө. Совд түүнийг аван буцаад ширээнд суулаа. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэнгийн талаар үнэхээр уран яруугаар шүлгэлжээ. Ямар сайн бичдэм бэ? Гэж одоод түүн рүү харцаа шилжүүлв. Анх удаа түүнийг ийм ойроос ийм анхааралтай харж буйгаа Совд мэдэж байлаа. Өмнө нь зүгээр л нэг туранхай нүдний шилтэй бор залуу байсан. Одоо огт өөр харагдаж байгаад тэр баг зэрэг гайхлаа. Нүдэндээ нууц давхраатай байна гэж өөртөөгөө бодлороо ярив. Алдрын мөн хүүхэн хараа томоржгсан өөрийг нь анхааралтай ширтэж буйг анзаарлаа. Гэхдээ энэ харц түүнийг шохорхсон бус
хэлэх гэж буугүйг нь хүлээж байгаа мэт түүнд санагдав. Гой шүлэг байна. Хэмээн Совд аяархан хэллээ. Гэвч тавхан алхмын цаан сууж байсан алдарт тод сонсогдсон нь мэдээж. Тийм байна уу? За тэгвэл маргааш өгнө гэж тэр баяртайгаар хэлв. Совдын ам хэлтэрч яагаад салчихсан юм бэ гэж асууад өрхөв. Алдар түүн рүү эргэлдсэн харцаар харж байснаа. Гомдоочсон юм аа гэж нам дуугаар хариулв. Совдын дотор сониуч зан нь дэлбэлж шуудал. Хинэн энийгээ гомдоосон гэж чи түүнийг үү эсвэл гэснээ түүний баргар царайлан шалруу гүлэрч байгааг анзаараад боллоо. Гэтэл алдар тиймжих төрдсөн шинжгүй. Би түүнийг гэв. Совд түүнээс харцаа салгалгүй сонсож байснаа ин хэлсэнд нь яг чаргагүй нүр буруулжээ. Хормын дараа түүнд баг чадахгүй юм болъё гэж шийдээд чамайг уучлах байгаа хэмээлээ. Түүний ингэж хэлхийг сонссон алдар түүн дээр харцаа тосгов. Харин энэ харц өөрийг нь сонжиж буй нь илт байлаа. Совдын нүур баг зэрэг болов. Алдар энэ байдлыг таслах мэт ухасхийн босож гоё нь гэсэнд баярлаа. Одоо наашаа өгчхөө гэд гараа сунгав. Совд дэвтрийг нөгөөд хурдан хаалга руу зүглэв. Гэвч яг гарах гэхэд хөл нь тушигдчихсан мэт санагдаж гутлнуудын хажууд очиод зогсчихлоо. Ингээд гараад явчихвал дахиж уулзахгүй байх та гэсэн бодол түүнийг ийн тушжээ. Тэр алгуурхнаар эргэж харав. Алдар өнөөхөл харцаар ардаас нь ширтэж байлаа. Совдын зүрх энхэн агшинд гайхмар хурдан цохилж өөрт нь ч сонсогдож байх шиг. Гэвч зориг гаргахан би шүлэг бичиж сормаар байна. Чи надад заагаад өгөөч хэмээн хэллээ. Алдар эдгээр үгсийг л хүлээж байсан мэт "Тэгье. Зааж өгье. Маргааш энэ цагтаа хүрээд ирээрэй" гэж нэг амьсгаагаар хэлээд инээмсэглэв. Совдын тушаа яг энэ мөчөд тайлагдлаа. Өөдөөс нь харан адилхан нэмсэглээд гарч одов. Дараа өдөр нь тэд буудан дээр сууж хоорондоо яруу найрагчдын тухай ярилцав. Ихэнхдээ алдар ярьж Совд сонсно. Нэр дурдсан хүмүүс их нь бараг нэгийг нь ч мэдэхгүй тул аргагүй биз. Совд хаяа нэг тийм үү мундаг зохиолч байна шүү гэж дуугарна. Тэр дунд яруу найрагч Яв холон өөртөө Яв холон гэдэг нэр өгсөн тухайн Совдын сонирхлыг ихэд татжээ. Түүний төрхөд нутгийнх нь гигантэн Ява халанбуу гэдэг төвд нэр хайрлсан гэж. Багада Иви халан, Иви халаг гэж дуудулж байсан бөгөөд анхны шүлгүүдээ Б Иван халан гэдэг нэрээр хэвлүүлдэг байжээ. Дээсингээ наригчид шөмжлүүлсний дараа нэрээ Яв холон болгож өөрчилсөн гэж алдар тайлбарлав. Ийн нэг цаг өнгөрөхөд алдар яруу найрагч болох мөрөөдлийнхөө тухай ярьж эхлэв. Тэгээд Совдаас "Чиний мөрөөдөл юу вэ?" хэмээн асуув. "Мөрөөдөл үү?" гэж Совд өөрөөсөө болон түүнээс зэрэг асууж хэсэг бодолд автлаа. Тэр тархиныхаа олон таслаханаас ганц ч мөрөөдөл гэж шилжих зүйл олсонгүй. Багадад зураг зурдаг байснаа бүдэг батаг саналаа. Ээж нь "Мундаг зурдаг шүү миний охин" гэж магтахад нь "Зураач болноо" гэж өөртөө шивндэг байснаа бүр бүдэг санав. Совдын ядаж нэг зүйл олсондоо баярлан "Зураач болох" гэж чангаар хэллээ. Алдар түүн рүү нүдээ томруулан харж "Чи зураг зурч чаддсан юм уу?" хэмээв. Багтаа зурдаг байсан, одоо чадах хэсгээ сайн мэдэхгүй байна. Ойр зураг зураагүй. Хаяас үнийг хаяад явчихгүй шүү дээ гэснээр номын тавиур дээр байсан цүнхнээсээ бичгийн саас гаргаж өгөв. Алив нэг юу ч хамаагүй зураад үзтээ гэлээ. Совд тэрхүү цаасыг авч ширээн дээр сууж морь дүрслэв.
дөнгөж толгойг нь зурж эхэлж байтал алдар ямар гой зурд юм бэ? Чи үнэхээр авьяастай байна. Хэмээн дуалдлаа. Совд сонсоод нүүр дүр Мишель тодруулав. Иймэрхүү байдлаар бүтэн сарын турш өдөр алгасалгүй бибиентэйгээ уулзжээ. Дугаараас солилцсон болохоор шөнө унтахынхаа өмнө хүртэл хажууд нь хэн нэгэн сонсоод сууж байсан бол аль хэдийн залхаад явмаар удаанаар уцаар ярилцсан. Совд энэ хугацаанд өөрөө ч яг тайлбарлаж чадхааргүй олон талт дүрс шиг мэдрэмжүүд мэдэрч байлаа. Гашуун хэрнээ нэлон, хатуу хэрнээ зөөлөн. Тэгэх бүртээ нөгөө таксины жолоочин хэлсэн үгсийн тухай бодно. Хэрв дахиж таарвал үгүй энийг ч нугасаа ойлгох боломжгүй байна гэж хэлэх байсан биз. Хоёр залуус бие биендээ өдөр ирэх тусам илүү татагдж буйгаа өөрсдөө ч сайн мэдэхгүй байлаа. Совд яг л өмнөх өдрүүчигээ харанхуй болсон үед гэртээ иржээ. Сая нааш ирэх үед гадаа их хүүтэн байсанд тэр нилээд даарсан байв. Хаалгаар ороход галтагооны өрөөнөөс гэрэл гарч байлаа. Ээж хоол хийж байгаа юм байх та. Яагаад дуурахгүй байгаа юм бол? Гэх бодол толгойд нь төрөв. Үүдэндээ гутлаа тайлан хувцас өлгөөд галтагоор орлоо. Совд шууд ээж хэмээн дуулдав. Ээж нь тэрэгэн цэрийнхээ наан шалан дээр доош харан унчихсан байх нь тэр. Яг энэ агшин дүлэмж битэн дэлхийг барьж аваад сэгсэрч буй мэт түнд санагдав. Совдын чичирхийлэн дайвалцах дэлхий дээр арай ядан хөл дээрээ тогтно. Ээжргүй гүүж очин тэрч аваад ээж хэмээн дахин хашгирч нүднээсээ нулимсан хүрхрээ урсгалаа. Тэр өөрийнхөө өнгийч харахыг хүсдэггүй харанхуй ангал руу унчихжээ. Гэвч тийм гүн тийм удаан унахгүй. Учир нь гар сунгах алдар түүний дэргэд бий. 3 дугаар хэсэг төгсөв. Хэрв та тус зохиолыг бүтэн хувилбараар уншихыг хүсвэл доорх линкээр холбогдоорой.